За гэхдээ 9 сард бидний хувьд нэг эрсдэлтэй нүүр тулж байгаа. Тэр нь юу вэ гэхээр дахиад одоо жишээл вакцингүй байгаа ирээдүйд бөөгнөрл үүснэ гэсэн. Тийм учраас энэ дээр тийм давлгаа үүсэх магадaltaй. Тийм учраас энэ давлгаанаас бидний хувьд аль болохоор одоо жишээлбэл нөгөө хохирол багтаа гарахын тулд одоо нөгөө 5-9 гэдэг стратегийг босрлын яам биш эрдэмтэд санал болгосон. Удахгүй 9 сарын 1 боллоо. Тэгэхээр эцэг эхчүүдийн хүлээлт ч гэсэн өндөр баг. Хүүхдийн вакцинжуулалт юу яг ямар хөө байгаа вэ гэдэг талаас. Яг тэгэхээр тухайн одоо Монголд ч юм бол гэр бүлийн хамгийн чухал гишүүн бол хүүхдүүд нийгмийн ирээдүй гэдэг талаас нь шүү дээ. Энэ хүүхдийн вакцинжуулалт яг ямар хөө явж байгаа. Манай иргэд маань их сайн идэвхтэй байгаа. Энэ дээр их талархаж байгаа. 12-аас 15 нас 82% өчигдрийн статистик. За 16-аас 17 насны зорилтод одоо вакцинжуулах хүүхдүүдийн 83% нь одоо нэгдүгээр тунд хамрагдсан байгаа. Тэр энэ бол өөрөө их сайн үзүүлэлт идэвхтэй байна. 6 дугаар анги тэгээд сайн нэгдүгээр тунгаа илгэчлээ. Ер нь дархлаад өгчөөл тэгээд хичээлдээ л хорд явмаар. Хүн болгон одоо коронавирусээс хамгаалаад өөрсдөө сэргийлээд тэгээ вакцин тариулах хэрэгтэй гэж бодож байгаа. Вакцины 2 дугаар тунг хийлгэж байгаа. Манайхан бүгдээр хийлгэцээр би тэгээд хийлгээгүй явсаар одоо ингэж хийлгэж. Тэгээд газ хийлгэцээд ангийнхандаа очиж уулзмаар. Вакцинаа сайн илгээрэй. Тэгээд дархлаагаа сайн дэмжээрэй гэж хэлье. Энэ маань өөрөө одоо хичээлийн шинэ жил эхлэхэд бас манай босрлын яамд бол нэлээд тийм ихтгэл үнэмшлэх гэж байгаа. За багш нарын вакцинжуулалтын хувьд бол бас их өндөр байж байгаа. За иргэдийн маань хувьд бас яг хуу бохимдж байгаа зүйл яагаад танхимаар тэгээд цахимаар гэдэг юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. 9 сард хөдөлгөөний эрчимчлэлт нэлээдгүй ихсэн. За тэгээд яг хөөглөр Улаанбаатар хотод байгаа тохиолдлын тоо нэмэгдэж шин давлгаа үүсэх магадaltaй. За тэр нь дельта вирусын одоо Аз номхон талаан бүс тархаж байгаа тархалтын бас одоо давлгаатай холбоотой ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тийм учраас бидний хувьд аль болохоор одоо 9 сарын 1-нд одоо их хүн цуглаад тэр нь ийм том хэмжээний одоо шок үүсгээс сэргийлж аль болохоор далд үе байгааг одоо тооцож өөрийгөө хамгаалах нөгөөтэйгүр вакцинжуулалтын хувийг 2 дугаар тунд хүргэх энэ хугацааг бидний хувьд илүү одоо хүлээх ийм тактикаар ерөөхдөө Улаанбаатар хотод одоо энэ 5-9 гэдэг стратеги хийгдэж явж байгаа. 5-9-ийн зарчим бол дунд сургуулийн нэг сурагч нэгд өдөр ингээд халдвар аллаа гэж бодоход нэгд 2-т 3-т 4-т ингээд 5 дахь хоног хүртэл бол халдвар тараахгүй ингэж явж байгаад хагасаа өдрөөс бол амарчин. Ингэхдээ бол сургууль дээр халдвар бол тараахгүй. За 5 дахь өдөр халдвар ингээд авсан тохиолдолд бол нөгөө 9 хоногийнхоо дотор орчих учраас буцаад одоо дараагийн 7 хоногийн дараа хичээлдээ ирэхдээ ямар нэгэн байдлаар коронавирус халдвар нь илэрсэн байх учраас энэ бол сургууль дээр халдвар тархахгүй байх, голомтлон халдварлахгүй байх ийм зүй тогтолтой